Монголчуудын эмжил радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дахь студиоос хөтлөх царай муутай хайрыг ааш муутай хайрын хамтран өргөн харин найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ илүү холыг хамтдаа дуулын өрөөтэй Rovelo брэндийн дугуй хамтран ажиллаж байна. За мөн E-Mart Mongolia app татаад хаанаас ч хүссэн баргаа хүргүүлээрээ өрөөтэй E-Mart хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарвуу. Сайхан амарсан. За бүгд Hot Topics YouTube-ийн комент хэсэг луга орцгоё. За эндээс уучлаарай, ундраач дэндв 48 19 гэдэг хэрэглэгчийн өглөөг та хоёроор эхэлдэг дээ. Монголын Facebook дээр гişүүгээ нэг тавтахын Facebook-ын сонирхолтой постоор авдаг үдийн ачаар нэвтрүүлгэн те. Гадаадад ажиллаж байгаа бид нар тэр болгон хайгаад үзээд байх завгүй болохоор бидэнд мэдээллийг түгээж байдаг танаа хамт олон талархдаг шүү гэсэн мэн. За дахиад үргэлжлүүлээд манай нэг гадаадас сонсдог одоо сонсогчд маань их түлхүү комент чижилээ. Би бүр айгүй гоё ингээд огшсон штэ. Цэцэгмаа цэгийн Y3D гэдэг хэрэглэгч баярлалаа. Шведээс байнга сонсдогоо. Трамп айрыгийн төрсөн ах шиг л сонсогддог болжээ гэнэ. Би ч баг манай ах юм шиг гэж боддог. Одоо сүүлдээ баг ингээд нөө ярьсаар дөрөд ороо их. Харин итгээд тэгээд MJL радиогийн хамт олонд гадаадад амьдардаг монголчуудын сонорыг байнга мелодик талархаж явна. Ажлаа хийгээд сонсоод явхад өдөр хурдан өнгөрдөг юм аа гэсэн мэн. За үргэлжлүүлээд баясан амар гэдэг хэрэглэгч. Өглөөний мэнд хоёр ари greetings from Israel гэн Израилаас сонсдог. Харин тийм. Улсуудын уншсан чинь маш сонь сонирхолтой бүр үнцэг болон мөрөөс сонсдог юм шиг санагдаад гоё санагдаад байгаа шүү дээ. Өглөө бүр та хоёроо сонсож өдрийг эхлүүлдэг. Миний хувьд Hot Topics бол өглөөний кофе юм гэж байна. Eurovision 2025-ыг би ч бас маш их сонирхож догтлон үзэж мөн ялагчийг нь хүлээж байна гэсэн бол хаадам Z478 гэдэг хэрэглэгч Европоос сонсдог шүү ажил дээрээ гэсэн байна. Манайхан комент чирэн би бүр ингэж баярлалаа л уншаад байгаа шүү дээ. Айгу гой санагдаа. Тэгээд нөгөө хаанаас сонсож байгаагаа бичгээр угаасаа бүр эндээс бүр Израилаас Шведээс гэл гой санагдсан юм лээ. За Hot Topics нэвтрүүлэг өнөөдөр хоёр ерөнхийдөө гол асуудал дээр төвлөрөөд байгаа шиг байна. За нэг нь бол Civil гэдэг хайлт Америк нэгдсэн улс ер нь Европын улсууд Испани даяараа хайгж байна. За тухайлбал Civil гэдэг хайлт 200 мянган хайлтаар Америк нэгдсэн улсад эргүүлж байна. За Испани хот Civil гээд за энд юу болсон бэ гэхээр Civil-д маш том химийн агуулга дэлбэрсэн. За химийн агуулга дэлбэрсэн учраас маш хурц харамгтай маш тод харамгтай ийм одоо утаа гараад одоо ингээд төмөр гарч байгаа. Гэхдээ одоогийн байдлаар хүн нас орсон гэсэн мэдээлэл бол алга. Зарим хүмүүс бол хордсон гэж байгаа. Яагаад хүмүүс 80 мянган хүмүүсийг одоо дайчлаад цонхоо хаагаад амьсгалахгүй байхыг уриалж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс яагаад сонирхоод байгаа гэхээр би одоо хаасайг л уг нь хаяа төмөр гардаг штэ. Civil яагаад сонирхтой гэхээр энэ нөгөө Civil-ийн төмөр бол одоо химийн хортой утаа агаард дэгдээд байгаа юм болов гэдэг утгаар хүмүүс одоо хайгаад интернетээр хайгаад яваад байгаа юм шиг үлээ. За одоо энэ утаа зургийг нь харуулж байна. Бүр ингээд нүсэр ингээд ийм нөрүүлсэн хар тийм биш тас хар тий тас хар үүлсэн. За тэгэд энэ мэдээж хэрэг нөө интернетээр зураг болон бичлэгүүд нь цацагдгаар бас нэг тийм айц төрүүлэх үсийн бичлэг л байна л да. Одоогор гэхдээ хүн бол нас ороогүй байгаа юм билээ. Нас орсны мэдээлэл бол одоо байхгүй байна. За энэ сувд ундрах комент хийсэн байна. Танаа ах чинь өчтөр Эмиратад од шиг сүртэй ухтуулаад явна лээ гэн. Манай ах цаан чинь зүгээр тэр ойрхот орондод алчил штэ. Тэндээ үлдчихмээр шүү. Ариугүй яг мөрөөдлөө ярьсан шүү. Өөрт нь зориулаад цаан чинь бүр Макдоналдсын ингээд нөгөө зөөвөр юу автобус авчирсан заяа. Зөвхөн Трамп зориулсан Макдоналдс гэж аах. Би тэг харчаад яг манай ах гэж бодсон шүү. Тэгээ нөгөө тэнд арабууд бол Трампыг бараг их хайрлаад байгаа шиг үлдэж энэ Арабын Сауди Арабын одоо хаан одоо Мохаммед Бин Салман. Тийм, Бин Салман энэ хоёр ч хоорондоо ерөөсө хайрын шүлгэл шидэлцээл л та. Хайрын харц шидэлцээл тэгэлсэн хоёр те. Энэ дэлбэрэлт нь энэ одоо яг болж байна. Аимшигт дэлбэрэлт. Энэ нөгөө нэг тэнжээний дэлбэрэлт чиг юм болж штэ баг. Тийм, тэгээ гол нь энэ одоо ингэ дэлбэрэлт зүгээр гал биш хортой утаал одоо цацаад байгаа юм шиг үлээ. За одоо үнэн маргаашгүй одоо хүн гэмтэхгүй боловч явандаа бас хортож магадгүй зарим хүмүүс ингээд хордлого авсан гэсэн мэдээлэл гарсан байлаа. За үргэлжлүүлээд миний мэдээ рүү оръё. За би улс төртэй холбоотой. Гэтэ бүр яг хов ярьж өгөө.
За. Улс төртэй холбоотой хов заяа. Би түрүүн тренд дээр ороод ирсэн. Гэдэг трендээ ингээ хараад дагаал ороод мэдээнүүдээ уншаал сонгодог штэ. Тэгээ би энийг ерөөсөө уншиж эхлэхээс өмнө дотор нь ийм ингээд процесс болсон гэдгийг нь ойлгоогүй мэдээгүй байсан. Уншиж эхлээд пүү гэж заяа. За яасан бэ гэхээр заяа. За одоо Дональд Трамп чинь Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч гэдгийг хойлоо зөндөөл хэлээд байгаа тийм. За тэгсэн чинь Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооны одоо дарга Джеймс Коми гэж хүн байсан. Энэ хүн яг холбооны мөрдөх товчооны даргаар сонгогдоод удаачгүй байхдаа Трамп халсан байхгүй юу? Комиг. За тэгсэн чинь Коми Instagram дээр нэгэн пост оруулсан. За ингээд 70 эрэг те ингээд алтан шаргал илсэн дээр заяа. Хязаагаар 86 47 гэдэг тоог ингээд хязаагаар бичээд тэгэл зүгээр л тийм зураг. За 47 нь Трамп хэлсэн юм шүү. 86 мэдгүй. За тэгсэн чинь энэ одоо Джеймс Комитэй холбоотой Джеймс Комиг яагаад ийм пост оруулсан гэдэг нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах газар буюу одоо тусгай албаныг шалгаж эхэлсэн. Яагаад тэгэхээр 86 гэдэг бол хин нэг устгах код тохио юм байна. Одоо нөгөө тусгай албатууд хоорондоо 86 гэлтэх юм бол устгах гэсэн үг юм байна л та. Тэгээд 86 47 буюу 47-г устгах гэдэг үгийг Instagram дээр 70 эрэг дээр ингээ хязаагаар зурж оруулснаас болоод Джеймс Коми цаан чинь бүр ингээ бөө юм болоо заяа. Бүр Трампас гадна юу яасан бэ? Цаан чинь холбооны мөрдөх товчооны одоогийн дарга чинь Каш Пател байгаа штэ. Каш Пател хүртэл Джеймс Комиг манайх шалгаж эхэлсэн гэдэг албан ёсны мэдээлэл хийсэн. Мэдээж ерөнхийлөгчийн амнасанд халдах байгаа тий халдгаар занал хийж байгаа ч юм уу эсвэл халдах орлого хийх магадлалтай эсвэл бусдыг өдөөн түрхэрсэн гэж хараад байна л та. За тэгсэн чинь Дональд Трампыг өмнө нь 2020 онд одоо Saturday Night Live гэдэг одоо нөгөө шоу байгаа штэ. Инэдмийн одоо ялангуяа комедианууд их тийм өөрсдөө оролцож янз бүрийн юм хийдэг. Тэгсэн чинь энэ шоуны үеэр нэгэн Джон Мюллени гэдэг одоо комедиан жүжигчин Трампыг Ромын одоо дарангуулагч Юли Цезарийн аллагтай ингээд жишиж ярьсан заяа. За жишиж ярихдаа яасан гэхээр одоо нэг хүн үнэхээр юм хүч чадалтай маниак буюу ийм өвчтөе хүн болоод ирсэн. Тэр бол Юли Цезар байсан. Тэгээд эргэн тойрных нь тэр хүнд итгэдэг хүмүүс бүгдээрээ сенаторууд нь хутга бариад ар нуруунаас нь хутгалсан байд юмаа гэд хэлсэн чинь Джон Мюлленийг шалгасан тохиолдол байдаг. Тэгэхээр ингээд ер нь бол ингээд ерөнхийлөгчдийн одоо амнасанд нь халдан занал хийлнэ. Эсвэл ингээд комеди штэ энэ комеди тийм үү. Инэдмийн шоуны үеэр ярьсан энэ яриаг хүртэл шалгаж байгаа болохоор одоо холбооны мөрдөх товчооны дарга байсан хүн тийм пост оруулсан. Энэ нь өөрөө буцаад одоо улс төрдөө ингээд сонсонгууд ховж юм шиг хэрнээ Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын хувьд болохоор асар аюултай зүйл болоод холбооны мөрдөх товчооноос гадна Secret Service буюу тусгай албад нь шалгаад эхэлсэн гэсэн ийм мэдээлэл цэцэгдээд байна л да. Энэ Юли Цезарыг тэгээд сенаторууд нь алдсан юм. Тийм, сенатор Юли Цезар чинь ер нь бол дарангуулагч болж өөрсөн. За ер нь бол маш их хэрэг мэдл Юли Цезар бол Гал буюу хойшоо нутаглуу Ромын эзэнт гүрнийг тэлэх том бодлогыг амжилттай дайн байлдааныг эхлүүлээ тэндээсээ өөрөө баяжаад баяжсан мөнгөөрөө дараагийн ус төрчдийг өөрөө бий болгоод ингээд нэг мэдхэд Юли Цезар маш их хэрэг мэдэлтэй болоод болцсон байсан. За тэгээд өрсөлдөгчөө бас намсан Помпей гэдэг одоо гол өрсөлдөгч том өрсөлдөгч намнаад ерөөсөө улс төрийн тавсан дээр одоо ямар ч өрсөлдөгчгүй бодоод тойрсон байсан. Энэ үед нь одоо сенатууд буюу одоогийн одоо улсын хурлын гишүүд гэж одоо монголоор нэрлэж болно. За эднээс нь өгсөн хуйлж хагаад бас айгаад байгаа юм. Тэр чинь бүгдээрээ айгаад ганцаараа чадахгүй. Бүгдээрээ яг ирж хагаад бүгдээрээ ээлжиж хотголсон байдаг. Энэ үед нь өөрийнх нь төрсөн хүүшгээ хайрладаг гэсэн өсгсөн Брутус гэдэг одоо хүүшиг нь хүн хүртэл энэ одоо хүүхсэн хуйлдаанд нь оролцоод тэгээ бүр Цезар эсэргүүцчихсэн гэж юм байл. Нөгөөдөл нь ингээд Цезарийн өөдөөс олигтой юм чадахгүй нэг зүсэл явж исэн чинь одоо тэнцэлдэж байгаа Цезар чинь бас цэргийн хүн шүү дээ. Тэнцэлдэж чад Брутус хутга орцсныг хараад чи хүртэл Брутус гэж хэлээд тэгээд тэнцэлдэх байлцсан гэдэг. За одоо Брутус хүртэл миний эсрэг тэнцэж байгаа бол одоо би тэнцэж яах вэ гэсэн утгатай. Тэгээд Брутус одоо хутгалсан байдаг. За ийм байдлаар одоо Ромынхан одоо юугаа дарангуулагч авч хайсан гэх юм уу? Авч хайж хаях гэж оролцсон. Гэхдээ эргээд буцаад тэр нэг дарангуул руугаа бүр шилж хаан засаглуугаа шилжсэн л дээ. Яг одоо энэ 86 47 гэдэг тоо оруулсны дараа Дональд Трампын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй нь яагаад тэгэхээр ах маань өөрөө ойрох дорндод их завгүй яваад байна л та. Эргэж хандаж ямар нэгэн хариу хэлэх юугүйгээр.
Сая зургаар манай найруулагч өгч байна. За Оги миний жижигхэн хүү өчигдөр хорой яг түүмрийг яриад байсан. Би мэдээгүй байхад хаанаас мэдсэн бүү мэдгээд сая ингээд бичлэгийг харуулж явах нэрээ бас ингээд сүрдмээр бичлэгүүд нь харагдаж штэ тэр ингээд дүрлцэж асж байгаа дэлбэрэлт өгж байгаа над нь. Зүртээ болохоор сивилд болж байгаа түүмрүүд ингээд интернет дээр анхаарлын төвд байгаад байгаа юм билээ. Нөгөө зургийг өгцөн. Би зургийг хараагүй байхгүй юу? Түрүү альбасны бүр пост нь штэ тэ комигийн. Нэрнгэсээ 8647 гэж яаж тэгвэл бичсэн юм бэ? Тийм байна. За энэ хүн ч нас нэдлэн л зууцсан лаган байна нэг нөхрийг. Халагдсан да тий. Халагдсан да зууцсан лаган. Санаада өнжээ болох гээд. За Трамп бол одоо өмнө нь бас Трампыг алах орлох бүр нүдэн дээр болж байсан шүү дээ. Тэгээд олон тайсантай байх гэж бодож байна танаа. Тийш дээ өнгөрсөн жил те юу гал нээгээд чихнийх нь хажуугаар сум ингээд зөрөөд гэтээ нэг сэтэлцэн баг шиг харагдаад. Хөдлөөгөө зөөр хөдөлсөн үед нь будцсан хөдлөөгөөсөн бол өгөхөөсөн гэж яриад байгаа шүү дээ. Тэгэл бас босчирчл стим юм хийгээ явж байгаа. Бас кино юм аа. За хамтран ажиллагчид танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ илүү их холыг хамтдаа туулын үрээтэй Rovelo брэндийн дугуй хамтран ажиллаж байна. За Rovelo гэдэг үг бол өөрөө чанар ба үнийн төгс тэнцвэр юм а. Тэгэхээр үнээд байгаа чанартай байх нь байна. За тэгээд та бат бөх удаан эдлэгээтэй нэмээд 2025 онд үйлдвэрлэгдсэн шинэ дугаа авъя гэж хүсэж байгаа бол Rovelo бол ухаалаг сонголт байх болно. Одоо би өөрөө машингүй болохоор мэдэхгүй байгаа юм л та. Тэгээд би яг энэ нөгөө нэг хамтран ажиллагч байгууллагын ийм одоо мэдээлэл дээрээс өвөл зүүнний дугуй гэж тустай байдаг гэдгийг ойлгосон хүн байхгүй юу? Тэгвэл Rovelo-гийн давуу тал нь Rovelo-гийн дугуйг нэг л удаа авах юм бол өвөлч унаж болно, зунж унж болно, ашиглаж болно тий. Өвөлч зунж ашиглаж болдог дугуй бас байгаа тий. За тэгэд гол одоо Rovelo-гийн онцлог бол Хойд Америк буюу Канадын эрс тэрс уур амьсгалд зогтсон ийм дугаагаа дээрс нь Бартад замын зориулагдсан ийм дугаа. За Монголд бол зам бол бас тийм сайн биш. Ер нь бол одоо ихэнхдээ бас шорон замаар явах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд Rovelo илэгдэл маш багатай. Одоо жигд илэгддэг ийм бүтцтэй гэдгээр онцлог ийм дугуй. За энэ Rovelo-гийнхэн бас нэг онцлог нь үйлдвэрээс гарахдаа нэлээд сайн дугуй тус бүрийн чанарын өргөндөр шалгуураар оруулах шаардлагад нийцсэн тохиол зах зээлд нийлүүлдэг ийм чанга хяналттай ийм брэнд. За тэгэхээр алсын замд явдаг за бат дугуйтай байна гэдэг бол чухал. Ялангуяа уртлын дугуй муу дугуй байвал хагарвал эрсдэл осол гарах магадaltaй байдаг гинт буудахаараа ч юм уу. За тэгээд найдвартай тийм дугуйтай цоо шинээр дугуй авъя гэвэл Rovelo бид бүхэн санал болгож байна. За үн төлбөргүй угсраад суйрлуулад өгнө. За тэг 24 цагийн турш ажил нь нэмээд худалдан авалт бүр нь биелэгтэй. За мэдээж манайхан сонирхч бол Son, StorePay, MonPay зэрэг зээлийн аппликейшнуудаар авах боломжтой. За тэгэхээр байршлуудаар хэлээд үгүй та очиод үйлчлүүлж болох байршлууд нь Сод Монголын салбаруудаар за тухайлбал циркийн урд нарны зам дагуу Сод Монголын шатхуун төгөөгийн салбар дээр очиод та солиулж болно. Тэц дөрвийн замын дагуу Ярамгийн шинэ гүрнээс баруун талд байгаа Сод Монгол. За мөн Балхан амлах их сургуулийн чанга хартанд байрлах Сод Монгол дээр та бүхэн очиод Rovelo дугуйгаа үн төлбөргүй угсруулад суйрлуулах боломжтой. Rovelo Tire Mongolia гэдэг Facebook-оор хайх юм бол аль биесны Facebook хуудснаа та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай, лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ илүү холыг хамтдаа туулын үрээтэй Rovelo брэндийн дугуй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За дэлхийд дахинд 2 сэдв голчлон одоо анхаарлын төвд байгаа гэсэн. Нэг нь бол Севилийн гал юм байна. Испанд болж байгаа төмөр. За нөгөөх нь Крис Браун гэдэг хайлтаа. За Крис Браун гэдэг хайлт Америк нэгдсэн улс 100 мянган хайлттайгаар одоо тэргүүлж байна трендийг. За Их Британд бас 50 мянган хайлттайгаар тэргүүлж байгаа. Яг Крис Браун гэдэг хайлт. За Крис Браун бол алдартай дуучин. За бүгд бол мэдэх бах. Гэхдээ Крис Браун бол тийм одоо сайн зүйлээрээ бол сүлдэл танигдаагүй. Яг тэгэхээр Rihanna гэдэг алдарт дуучин мөсгийн найз залуунаас 2009 онд энэ хоёр үерхэж байгаад Rihanna-га Крис Браун бүр нүд халтармаар зодсон. Зэрлэгээр зодсон байт. Зэрлэгээр маш аимшигтайгаар зодсон. Тэр зургуудыг манай найруулагч өгөх л эргээд санаж байгаа бол тэр одоо зодсон залууч нь Крис Браун. За энэ Крис Браун бол өөрөө бас том дуучин залуу. 2005 онд бол Breezy Bowl гэдэг нэртэй анхны цомгоо гаргаж ирсэн байна. За энэ цомгийнхоо 20 жилийн ойг тохиолдуулж 2025 онд инхүү Англид ирээд байсан. За тэгсэн чинь Англид Манчестер хотын Lowry гэдэг нэртэй зочид буудалд байхад нь Английн хүчнийхэн одоо цагдаагийнхан ирээд түүнийг барьжсан.
Их үдээ. Баримтлагдсан. За ингээд одоо эн чинь одоо Бриси Баул гэдэг нэртэй 20 гэдэг нэртэй юм аялан тоглолт хийжсэн. Бүүн билет зарцсан, бүүн тоглолтоо хийх гээд бэлдэжсэн чинь цагдаа нар ирээд баримтжилсан. За тэгээ одоо энэ тоглолтоо хийх гээд байгаа юм хийхгүй юм хэр удаан саатуулж байгаа. Тэр нь ойлгомжгүйгээр Крис Браун баримтлагдсан. Яагаад баримтлагдсан бэ гэхээр Лондонд 2023 онд Tape гэдэг нэртэй одоо диско клуб гэх юм night club нэгэн зодон хийсэн юм байна. Крис Браун нөгөө л алдарт одоо зодон хийдгээрээ зодон хийсэн. Сураар болж байна. За яасан бэ гэхээр Abed Yao гэдэг нэртэй хөгжмийн продюсерыг Tequila-гийн шилээр авч зохиоц. Tequila-та одоо шилээр. За тэгээд Tequila хүний толгоороо зогч ийн гэсэн үг шүү дээ. Аимшигтай. За ингээд Tequila зохиулсан Abed Yao унахт нь болоогүй. Дээрс нь очиж дэвсэлсэн. За одоо ингээд маш зэрлэгээр ийм одоо олон нийтийн газар гэх юм уу? Одоо night club очиж ингээд зодуулсан хэрэгээр энэ одоо Abed Yao гэдэг хөгжмийн продюсер нь зөрүүлээд түүнийг шүүхтсэн байсан юм байна. За 16 сая долларын нэхэмжлэхээр шүүхтсэн. За тэгээд эмнэлэгт хүргэдэг бүүн асуудал болоод энэ асуудлын дамжирсаар ийхүү одоо Английн одоо шүүх байгууллага шүүхийнхэн түүнийг 2025 оны 5 сарын 15-нд ийхүү өрөөндөө байж хат начаад баривчилсан. За тэгээд ингээд одоо Крис Браун гэдэг хүмүүс хайгаад байгаа юм байна. Шууган Англид даяараа шуугж байгаа. Английн гол сэдв Крис Браун болчиход байна л да. Крис Браун одоо энэ Рианагийн зодуулсан зургийг нөгөөдөө л дээ. Би айгүй олон жил хараагүй юм байна. Гэтэ бүр арай л амар зодчих тий ингээд харахад найз өхнөө. За Риана бол үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ. За тэгээ найз өхнөө бүр ингээд хайр найргууд зоддог юм залуу болж таарад байгаа. За тэгээд Крис Брауны одоо фэнүүд нь юу гэж хоёр хуваагдаад байсан бэхээр энэ одоо Риана өөрөө токсик юм биш үү? Ер нь бол Крис Браун зүгээр нэг удаа хинлийн мүлдэл гэл өмөрөх талын байсан бол ийхүү одоо түүний зодооны хэрэг нь дахин манцнаар баг энэ хүн ер нь удаа дараа одоо дахин одоо энэ хэрэгээ үлдэж байна гэдэг бол зэрлэг одоо балмуудыг нь илтгэж байгаа бас хэрэг болоод байна л да. Түүний нэр нь ингээд шалаар унж байна. Дээрээс нь Крис Браунтай холбоотой нэг мэдээлэл тарсан. DD-тэй холбоотой нэр нь бас холбогдсон. DD-гийн хэлбэр дээр Крис Браун DD-тэй цуг одоо DD-гийн усан онгоцныг яахт гэж ярьдаг шүү дээ. Өөрийн усан онгоцноор явж байхдаа хүчин хийх эсрэг шүүхтаас өгсөн гэдэг яриас давхар энэ үлгэж аваад тараад байна. За тэгэхээр Крис Браун гэдэг энэ хүн бол одоо уг нь бол нэгэн цагт бол маш том албартай дуучин байсан залуу. За одоо ингээд бүр сүулдэ хутгалтаад инхүү одоо хэцүү тал руугаа эргэж ин да. 2005 онд яг анх гарч иржсэн видео гэдэг дуугаараа одоо манайхан санжил агаах тэр дууг зөндөө сонсчихсан. Яг тэр үед гарч ирж байхад нь энэ хүн бол дараагийн Justin Timberlake, дараагийн Usher болно гэж айгүйх шуурж байсан. А тэгээд 2009 онд Rihanna-г зодсны дараа бол Крис Браун тий үнэхээр нөгөө жинхнээсээ яг тэр тухайн үед бол Крис Брауныг cancelтна гэж ярьдэн штэ. Ягаад тэгэхээр Rihanna-гийн тэр зодуулсан байгаа тэр ингээд тий бүлт цохолцсон байгаа зургийг тарсны дараа бол үнэхээр гэр бүлийн хүчирхийл гэдэг бол ийм байдаг бахна гэдэг ойлголтыг авч илээ. Би тэгээд тухайн үеийг санаж аягүй тод санаж би яг нөө телевизэд шоу бизнес нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгээд тэр үед болохоор юу санаж гэхээр энэ ингээд олонний танил хүмүүс ингэж нэгнийгээ зодож болд юм уу гэж би бүр гайхчихсан байхгүй юу. Миний хувьд чинь ингээд шал танихгүй ертөнц загаад байгаа шүү дээ. Би нэг хүн гэдгийг нь ерөөсөй ойлгохгүй нас бага байсан болохоор тэгээд тэр үед их гайхчихсан л та. Тэгээ одоо болохоор энэ чинь аялын тоглолтынхаа үеэр яагаад аялын тоглолтынхаа ингээд зургууд нь цацагдаад байгаа. Тоглолт болгоныхоо дараа фэнүүтэйгээ зураг авахулдаг. Ингээ эмгтээчүүдтэй заяа. А зургийг зүгээр авахгүй. Маш тийм ингээд тийм одоо юу гэдэг нь тачаангуу ингээд нэг өрн дуудсан ч гэдэг юм нэг тийм нялуурсан байдалтайгаар одоо юу гэдэг эмгтээчүүд нь өөрсдөө ингээд нэг хөл гуяраа ингээд хавчиж мавчаа твэрч мөвөрцөн нөгөө Крис Браун тэрэн дээр нугасаа нөгөө зохион байгуулалт зураг авалт хийж байгаа шүү дээ. Хүн болгондоо тийм зураг. Тэгсэн чинь нэг зураг нэг явж исэн. Тэр нь ямар зураг байсан бэ гэхээр за ингээ нэг бүсгүй заяа. Крис Брауныг баг идэж уух нэ тэр зурган дээр жоохон талд нь найз залуу муухай царайлаа зогссон. Тийм зураг цацагдаад бас нилээ яваадсан. За Крис Браун ийхүү одоо түүнийг өмөржсэн хүмүүс бол байгаад байсан. За хүчирхийлэгч бишээ энэ бол нэг удаагийн хэрэг юм аа гэд. Ийхүү одоо түүний шоронд орж ийн за нэг шоронд орох бүрэн магадaltaй болж байгаа. За яах нь бол одоогор тодорхойгүй ямар ч гэсэн барьцлагдчихлаа. За тэгээд дээрэс нь
Бэснийг жоохон үлдсэн канселдах гэж оролцсон. Бүрэн канселт болж чадаагүй шүү дээ. Крис Браун уран бүтээлээ өргөжлөлт дөрөвсөр байсан. Мэдээж хэрэг дэмжихгүй байгаа хүмүүс бол нэмэгдсэн л ах. Ийхүү одоо асуудалд оролцсон. Найруулагч яг одоо зургийг нөхцөө иймэрхүү зургууд ингээ ахуулаад байдаг. Тэр одоо тэр гуяа гаргацсан сууж байгаа хүүхэн мөхний харал та. Энэ одоо бүсгүүчүүд ч ерөөсөө юунч дуртай тэрж наалт тийм те. Тий ядахад нөгөө дуучнантэй айгүй дуртай асахуулаад байгаа юм нэг тийм. За Гакусагийн Золо ер нь од болохоор л хүчирхийлэгч болчих юм аа гэсэн байна. Хонгор зул яндан чамц юм үзээгүй харууд нэрд гарахаар аргатан болох юм аа гэж хэлсэн байна. За Чулуун Батал усанд орж болж муу хогийг гэсэн байна. За оги бол хүчирхийлэгч заван хүчирхийлэгч тэгжил таараа гэд. За Крис Браунтай холбоотой мэдээллүүдээр комент үлдээсэн байна. За дэмжин ажиллагч танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг Ондо ап дэмжин ажиллаж байна. Ондо ап дотор Boombox нэгдсэн юм байна. За та Ондо апасаа датагаа цэнэглэх бүрд хүрд эргүүлж iPhone, MacBook, AirPod, PC, чихвч, ухаалаг цаг, Osmo Mobile TV, спикер болон олон төрлийн эрхийн бичгүүд гэх мэт 666 бидгээс өөрийн болох боломжтой байна. За мөн өндөр бүр ондоо хэрэглэгчдэд нэг удаа хүрд эргүүлэх хэрэг орж байгаа юм байна. Хэрв та апа татаж амжаагүй байгаа бол шинэ хэрэглэгч болоод 66 ГБ-ыг бас бэлгэн даваарай. Утасны дугаар нь 1866 66 юм байна. 1866 66 манай нэвтрүүлгийг ондоо дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Найруулагч энэ тест балаа зураг өгч байна. Оо за бүр. Файс. Ой мууяра бүр яа гээд байгаа юм бэ? Энэ ямар өчтэй би одоо ингэж олон одуудаа авахсан зургийг хардаг. Энэ зураг одоо Крис Браун л ийм зураг авдаг тренд бий болгоцсон юм. Харин тийм яг тоглолтынхаа дараа өөрийг нь шүтэн биширдэг хүүхнүүдтэй юм. Заавал ингэж үү? Нэмэх 18, нэмэх 21 зургууд авахулдаг. Тэр нь ингээд бүр хөгжилтөө маягаар нөгөө зургууд нь их ширлэгдэж яваад байдаг. Хөгжилтөө маягаар авах гэж. Хөгжилтөө ч нөгөө хүүхнүүд нь л яг шүтэн биширдэг гой залуутайгаа хосууд юм шиг л зураг авахулсан байгаа. Уу ямар хэцүү зураг авахулдаг юм бэ? Йоо. Манай ихнэр Крис Браун үзэнгөө лав үзүүлэх гэдэг үзэхгүй л байна. Чи хажууд муухай царайлал зогсчихгүй. Муухай царайлал зураг авахулъя. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Америкийн нэгдсэн улсын Жоржиа гэдэг мужтай холбоотой. За Америкийн одоо муж болгон өөрсдийн хуультай байдаг тусгай хуулиуд өөрсдийн гэсэн хуулиудтай байдаг. За тэгвэл Жоржиа муж болохоор үр хөндлөлтийг одоо хориглодог хуультай юм байна. Одоо энэ чинь зүүн өмнөд нь нутгийн муж штэ. Би түрүүн харахтаа буруу санаагүй бол хэдэн сая хүнтэй байв. Нийтдээ энэ 11 сая хүн амтай байна. За 11 сая хүн амтай энэ мужид бол үр хөндлөлтийг хориглодог хуулийн дагуу. За тэгсэн чинь нэг хэрэг болжээ. За өнгөрсөн 2 сард 30 настай нэг эмэгтэй биеийг муудсан. Амьсгалж чадхаа байгаад амьсгаланд авахцаад биеийг муудаад эмнэлэгт очоод за эмнэлэгт очсны дараа эмчнэр одоо ямар нэгэн эмгчж өгөөл явуулж л тээ. Гэртээ тухайн үедээ эмэгтэй болохоор бие давхар жирэмсэн байсан 6-7 хоногтой. За 6-7 хоногтой жирэмсэн эмэгтэй дугаасаа ойлгохтой хүнд эмчгүүн тодорхой яг юу нь ингээд өвдөд байгааг нь яг сайн тодорхойлоогүй юм шиг байна л да эхний удаагийн өвчлөлтөр нь. Гэртээ хараад эмээ хэрэглэсний дараа эмэгтэй би улам муудсан. Улам муудаад эрэхтэй одоо ингээд те эмнэлэгт эрэхтэй бол ухаан алдсан байдалтай. Ирээд за тэгээд одоо нөгөө эмрайд харахад эмэгтэйн толгой дотор хит хитэн газар ингээд цус бүлгэнцэн цус ингээд харуулт бараг өгцөн ийм байдалтай байсан. За удаачгүй ер нь одоо эмчнэр за энэ эмэгтэй ингээд тарих өгчсэн гэдэг ингээд албан ёсоор ингээд мэдээлэл хийгээд ерөнхийдөө л нөгөө нэг одоо аппаратаар л амьд үлдээд өөрөө л ингээд амин байхгүй болчихлоо шүү дээ. Тарих нь өгчихсөн болохоор хизээш эргэж ухаан орохгүй тодорхой болчихсон. Энэ үед нь одоо энэ 30 настай эмэгтэй Адриана Смит гэдэг охины ээж болох Април Ньюкерк гэдэг эмэгтэй за би ингээд те охиныгоо ингээд олон хоног зовооморгүй байна. Одоо аппаратыг ингээд тасалмаар байна гэсэн байна. За гэвчиг мужийн хуулийн дагуу одоо тухайн эмэгт одоо аборт хийх хориотой учраас жирэмсэн эмэгтэй амийг таслахгүй гэдэг ийм хууль байгаад байна. За тэр нөө одоо ургийн амийг хэрэг жирэмсэн эмэгтэй аппаратыг салах юм бол эмэгтэй одоо амьсгал хураагаад одоо ураг бас хамттай амьсгал хураана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ургийн амийг таслахгүй тулд аппаратыг салахгүй буюу одоо ингээд эмэгтэй 21 7 хоногтой жирэмсэн хэврээл нөгөө аппарат нь ингээд залгаатай байж байгаа. Ээжийнхээ хувьд одоо энэ мужийн хууль иймэрхүү нөхцөл төр бас ингээд жоох уян хатан байхгүй бол би охиныгоо энэ олон хоногтой аппаратын залгаатай ингээд тийм одоо нөгөө ногоо болно гэж яриад байдаг шүү дээ. Хүнсний ногоо болно ингээд ухаангүй ийм байдалтай байгаагаар нь би хармааргүй байна. Хэцүү байна гэд телевизийн сувагт NBC-д ярилцлага өгсөн юм байна. Энэ нь одоо ингээд цацагдаад хүмүүс бас ингээд мужийн хууль одоо
аборт хийхийг Жоржиа бол нэлээд тийм нэг консерватив үзэлтэй мужилтай яаж бодсон. Тэгэнгүүт мужийн хууль бас уян хатан байхгүй бол иймэрхүү нөхцлүүд дээр нэрээ одоо ургийг төрн төрөх хүртэл энэ нэмэгтэйг аппаратанд нь залгуулад буюу одоо нэг осондоо ингээд тэгчээр амьд байлгаад байна гэсэн утгатай байгаа юм байна л да. Энэ дээр би бол үнэхээр зөв буруу гэж би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ээжийн хувьд бол охиныгоо аппаратнаас нь салгах хүсэлтэй байгаа. Харин мужийн дагуу хуулийн дагуу болохоор салгаж болохгүй ийм л юм болоо. Тэгээд тренд дээр ороод ирсэн юм байна. Энэ ч өөрөө маш эмзэг аль нь зөв аль нь буруу гэж хэлэхэд хэцүү. Яг жинхэнэ нөгөө улс төрийг хоёр хувааж мэтгэлцэж болдог сэдв ер нь аборт зөв юм уу буруу юм гэдэг чинь бүр ингээд хүний аим хаанаас эхэлдэг юм бэ гэд ойлгомжгүй тийм зааг нь хаанаа мэдэгддэггүй тийм сонин сэдв байгаад байдаг тийм. Хоёр талаас тайлбарлаж болдог. За ёстой сонин маш онцгой тохиолдол юм байна тийм. Хөрхий өгчээд байдаг. За тэгээд өөрөө бие давхар байгаад байдаг. За дараагийн мэдээлэл рүү бүгдөө орцгоё. Дараагийн мэдээлэл Эмили Кайзер гэдэг айлт 200 мянган айлтаар Америк нэгдсэн улсад хэрэгүүлж байна. За Эмили Кайзер гэдэг бол 3 сая дагагчтай. За ийм инфлюенсер бүсгүй юм байна. Аризона мужид байдаг. За тэгээд энэ TikTok дээр 3 сая дагагчтай. TikTok дээр ямар видео хийж инфлюенсер болсон бэхээр гэр бүлийнхээ хөөрхөн юм хөгжилтэй юм видеонууд хийдэг юм хүмүүс байдаг шүү дээ. За ингээд нөхөр хүүхдтэйгээ хөөрхөн юм видео хийдэг Эмили Кайзер сая 2025 5 сарын 12-нд буюу 4 хоногийн өмнө юу болсон бэ гэхээр түүний 3 настай хүн нас орсон. За энэ одоо алтартай юу байгаа шүү дээ. Одоо хүүн бол яг ингэ TikTok дээр байн гардаг байсан юм өөрөх нь видеон дээр. Тэгсэн чи яасан бэ гэхээр өөрөх нь гэрийнх нь одоо пациенттай энэ Америкууд чинь пациенттай байгаад байдаг. Пациент нь живсэн байдалд олдсон. За тэгээд энэ нөгөө од бүсгүй хүн нас орсон. Эмили Кайзер гэж юм бэ? Яагаад нас урваа? Юунаас болж байгаа гэдэг хүмүүс хайгаад 200 мянган айлтгаар Америк нэгдсэн улсад бас тэргүүлээд байгаа сэдв байна. Яг одоо тэр хүний Эмили Кайзер гэдэг хүний хүүхэд мөн гэдэг нь тогтоогдсон гэсэн үг. Тогтоогдсон. Энэ өөрөө 12-нд мэдээлэл өгсөн юм байлээ. За тэгээд энэ одоо эмнэлэгт очиод Кайзерийн хүүхэд нь болж таарсан. Тэгээд маш харамсалтай юм мэдээлэл боллоо гэд тараад байгаа юм байлээ. За дараагийн мэдээлэл орохоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулъя. Хоёулаа ч зэрэг сэтгэхэд байна. E-Mart Mongolia апп татаад хаанаас ч хүссэн баргаа хөргүүлээрэй оройтой E-Mart хамтран ажиллаж байна. За гэрийнхээ хөргөгчийг нээгээд дуусч байгаа сүү тараг гэх мэт одоо бүтээгдэхүүнийхээ савн дээр байгаа баркодыг E-Mart Mongolia аппликейшн дээр уншуулад гэртээ хөргүүлж авах боломжтой болжээ. Тэгэхээр бүх барааны мэдээлэл нь хэрэглэх заавар зурагтайгаа гараад ирнэ. За энэ ч одоо өөрийнхөө нөгөө түмэн бараагаа шүү дээ. Энэ том E-Mart бол хэдэн мянган бараа зарж байгаа, төрлийн бараа зарж байгаа. Алийг зарах, алийг яаж хайхаа мэдэхгүй байна гэдэг бол асуудалтай. E-Mart бол маш ухаалаг, супер шийдэл санал болгосон мөлий. Та одоо авсан ундаа ч юм уу, тараг ч юм уу, тэрний одоо хойно баркод байгаа. За тэрийгээ та E-Mongolia гэдэг, E-Mart гэдэг апп давтаж аваад, за энийг уншуулах юм бол тэр одоо яг хүсэж байгаа бараа чинь олчихно. За ингээд энийгээ та захиалаа шууд хөргүүлээд авах боломжтой. Авдаг бараануудаа л дахин аваад байх. Угаасаа тэгдэг шүү дээ. Тэртээ тэргүй нөгөө л авдаг бараагаа авахаас хойш дахин тэрийг хайж чод олохгүйгээр гэртээ хөргүүлээд авдаг болж. За бүр амар болж. Ер нь бол заавал энийг хэрэглэе гэж бодож байгаа. Би бүр өчтөр татцсан шүү дээ. Татцсан. Би татчихсан. Би гэхдээ өчигдөр ингээ алгаад явж байхдаа E-Mart ямар гоё юм ийцээ бэ гэж бодоод яг дотроо бодож ирсэн шүү. Нэрээ татаж авах юм байна. Дэлгүүрт ороод тий лангуу болгон дээр нь очивол аль нь чирэгтэй гэд тэр олон барааг ингээд шүрд чарах чинь амар түүхтэй шүү дээ. Тэнгүүд яг л гэртээ хэрэгэлдэг одоо бок байна. За шампунь, ангижруулагч, савн тий. За нэмээд одоо сүү, тараг тий. Одоо нөгөө дүрхдэг сэр ч юм уу тий. Яг өөрсдөө хэрэгэлдэг бүтээгдэхүүний баркодыг уншуулаад E-Mart гэрт хүргээд ирнэ. За хүргэж ирэхдээ Улаанбаатар хотын төвийн бүс биш заяа. Зөвхөн төвийн бүсэл хүргэнэ гэдэг дээ шүү дээ. Тэгэх юм бол E-Mart болохоор Цуслангийн бүс буюу Улаанбаатар хот даяар нэмээд 21 аймагт хүргэлтэх юм. Йоо энэ мөгийн гэсэн би өчигдөр хүнсээ E-Mart-аас хөргүүлсэн шүү хоёрыг. Ямар хурдан. Супер би. Аригун татаагүй би татсан. Би ч хөргүүлээгүй л л. Хөргүүлж байгаа. Тэгсэн мөгийн байна. Хөргүүлээд авцаан гэсэн маань хэрэглээд үзсэн юм байна. За гайхалтай. За энэ бол мэдээж хэрэг миний бодлоор л цаг хэмнэн гэдэг бол одоо бүх юм эцсийн нүндээ цаг хугацаа. Цагаа яаж дэлгүрч явах дуртай хүн тийм бас олон бэлгүүлэл. Тийм үе өнгөрөөсөн бэлгүүдээ бодвол одоо энэ чинь дэлгүрч яваад ирж очино гэдэг чинь зөндөө цагаа бүгдээр төгжрэл олон асуудал байгаа бол зүгээр л авдаг баруун өдөр
сургалгаа авах гэдэг чинь ерөөсөө бараг эргчлөөг мэдрэх боломжтой юм шиг. Энэ зарцуулах нэг цагаа явах дуртай хүмүүс нь яваа те ингээд гараараа барьж үзээ тэмтрээ сонголтоо хийж явах дургу чивэт хоёр шиг бажка бол ийм артаараасаа шууд захиалуул гэртээ тэгэл буудан дээр зурагтаа араа сууж байгаа юм шүү дээ. За энэ бол гайхамшигтай үйлчлэгээ. Тэгэхээр та e-Mart Mongolia гэдэг Play Store-оос, Google App Store-оос та хайгаад яг одоо татаад аваарай. Хэрэглээд үзсэн хүмүүс эхнээсээ сэтгэлдүүдээ бичиж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7611 техник гэсэн утаснаас лавлах боломжтой юм байна. 7611 техник. Манай нэвтрүүлэгтээ хаанаас ч хүссэн баргаа хөргүүлээрэй өрөөтэй. e-Mart Mongolia апаараа хамтран ажиллаа. Баярлалаа. Зя Hot-Topics нэвтрүүлэг өргөлж байна. Дараагийн сэдвүүг оръё. За дараагийн сэдв Японы нэгэн цувралтай холбоотой мэдээлэл одоо ороод ирлээ. Тэгэхээр би гол нь энийг нөгөө өөрөө үздэг таньдаг болохоор түрүү ингэ трендээс хараад баярлалаа л. Догтлоо түрүүжингээ ярьсан л та. Тийм түрүүжингээ ярьсан шүү дээ. Би нэр эхлэхээс өмнө яриалсан тэнд ганцаараа ариггүй болохоор намайг тоохгүй л гадсан. Би нэг үзчихсэн шүү дээ. За ингэсэн Alice in Borderland гэдэг одоо цуврал байдаг Японы одоо Netflix дээр бол яг одоо ч ингээ 2 season тавигдсан. 2 season нийтдээ 16 анги нь яг одоо ороод үзэхэд байж байгаа. За Alice in Borderland яагаад ийм одоо дэлхийд даяар супер цуврал тооцогдоод байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь шинжлэх ухааны уран зөгнөлт тэгээд триллер драм төрөл гэж явж байгаа. За яг ингээд үйл явдлыг би ингээд маш товчхон ингээд одоо ярих гэж оролдъё. За Токио хотод ингээд энгийн амьдралтай Токиоч одоо нөгөө төм төжигч бомбож гэсэн тэр том хотод энгийн амьдрал үүсгэжсэн чинь гинтл ингээд тэнгэрт ингээд солиод буужснаа хүн амынх нь ингээд талан ч юм уу эсвэл дийлэнх ч юм уу ингээд хайцсан бүүм алга болчихно. Хот ингээ хов хоосон болоод за тэгээ ингээ үлдсэн хитэн хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Одоо өөрсдөө хоорондоо танихгүй хүмүүс тэр хүмүүс ямар нэгэн байдлаар ингээ параллел ертөнцид очсон юм уу эсвэл Токио дээр үнэхээр хүмүүс нь алга болцсон юм уу те ингээд тэр хүмүүс тоглоомын нэг хэсэг болоо хуурчдаг. Тоглоом ингээд амьд үлдэх тоглоомтой ямар нэгэнтэй ингээд цус асгаруулсан хүч хэрэгэлсэн ийм тоглоомонд орж тэр тоглоомын үеийг давснаар амьд үлдэх хоног буюу визээ сунгуулад ингэж явдаг ийм үнэхээр сонирхолтой. Би тэгээд ингээд яг тэр киног үзчихэд дотроо ингэж бодсон. Ёо энэ хүмүүсийн тарих яг яаж ажиллаад ийм юм бодож олж зохиогоод идэв бэ гэж бодсон. Яг Alice in Borderland-ыг эхнэр бид хоёр чинь кино их гол ноо тэгэл ерөөсөө эхний үдсэн ангиасаа л ингээл тасралтгүй сонирхолтой байсаргал хоёр үйлрлэг дуусгацсан байлаа. Үнэхээр гоё хийсэн кино те. Гоё супер. Тэгэхэд одоо тэр ингээл тэр тоглоомуудын санаа байна. За би зохиол мохол тэр кино продакшн тал дээр би мэрэгчлээ мэдгүй. Зүгээр тэр тоглоомуудын санааг зүгээр ингээ энгийн бид нар шиг мах цустай үнэт толгойн тим юм орж ирнэ гэдэг бол өөрөө ингээд айгүй супер. За тэгээд яагаад энэ орж ирсэн бэ гэхээр 2020 онд эхний сизон гарч ирсэн. Үүний дараа нэлээд хүлээлт үүсгэсний дараа 22 онд хоёр дахь сизон гарч ирсэн бол одоо 2025 оны 9 сард удаах буюу 3 дахь сизон гарна гэд хүмүүсийн дунд хүлээлт үүсээд бужигнаад байгаа юм байна л та. Тэгээд трендер орж ирсэн. Энэ нэр үнэхээр одоо ялангуяа ийм одоо нууцлаг те за тэгээд триллер ч одоо төгшөлтэй төгшөөсөн ийм цуврал үзэх дуртай хүнд бол Alice in Borderland бол супер цувралаа нэрээ. За үнэхээр их санал болгож байна. Үзэж амжаагүй бол үзэхэд алцахгүй баха. Эхний хоёр улирлын тийм. За дараагийн мэдээлэл рүү оръё. Их Британд Magna Carta гэдэг хайлт 10,000 хайлтаагаар орж ирлээ. За Magna Carta гэж хүн төрөлхтний ерөн төр тулсуудын хамгийн чухал бичиг баримтуудын нэг тооцогддог. 1218 онд анхны Magna Carta гэж бичигдэж ижээ. За ямар учиртай вэ гэхээр одоо Англид бичигдсэн. За хаан тус засагтай байсан энэ улсуудад анх удаа хаан хүртэл хуулийн захирагдана. Хуулиас дээш хаан гэж байхгүй. Хаан хүртэл хуулийн доороо гэдгийг хүлээн зөвшөөрүүлж энийг одоо тунхагласан гэрээ хаантайгаа хийсэн гэрээ гэх юм уу. Энэ л Magna Carta гэдэг. За энэ чинь одоо нэг хүн одоо өөрийнхөө үзмжээр хуулийг шийдэдэг бол утгагүй шүү дээ. Хуулийн дээр хинж байхгүй гэдэг. Энэнийг одоо Англиас огсон ялангуяа Англиас гаралтай том хүчрхэг энэ газрууд нь урламжилж яваад одоогийн бидний ардчлал гэх юм уу энэ нийгмийн суурь болсон бичиг баримт гэж үздэг ийм чухал бичиг баримт. За энэ тэгсэн чинь энд Magna Carta-тай холбоотой янзын сонирхолтой мэдээлэл гарч ирсэн байна. За яасан бэ гэхээр ингэсэн юм байна. Харвардын их сургууль 1946 онд нэгэн хүнээс $27 Magna Carta-ийн ийм хуулбарыг нь худалдаж авч ирсэн юм байна. Sweet Maxwell гэдэг энэ дэлгүүрээс худалдаж авч ирсэн. За энийг нь тэгсэн чинь сая шинжилээд үзсэн чинь энэ оригинал
$1300 онд бичигдсэн хувилбар нь байна гэдгийг олж тогтоосон. За. Тухайн үед $27 зүгээр л хуулбар гэж бодоод авцсан зүйл нь яг үүндээ маш үнцэнтэй бүр 1300 онд бичигдсэн ориг их хувилбаруудын нэг нь болж таарсан. Ямар амар юм бэ те зүгээр ингээд өвс босж ш зүгээр тэр үеийн юм ингээд $27 санамсаргүй худалдаад авсан байж байгаа гэдэг чинь. Энэ яаж ингээд дамжсан бэ гэхээр дэлхийн 1-р дайнд нисгэгч хийжсэн Их Британий одоо офицер Мейнард гэдэг энэ залуу өөрөө энэ одоо Sweet Maxwell гэдэг Harvard зарсан дэлгүүрт 46 паундаар худалдаж ирсэн юм байна. Өөрөө тайлбарлахдаа бол өөрийнхөө ааваар дамжаад энэ надад уламжлагдаж ирсэн одоо юм бичгээ. Гэхдээ мань залуу бол өөрөө мэдэхгүй л байсан юм л да. Ямар үнцэнтэй хэзээ үүснэ мэдэхгүй. Ямар ч гэсэн уламжлагдаж ирсэн гэсэн чинь ааваар нь дамжиж ирсэн бүр яг их хөлбөрүүдийн нэг нь болж таарсан. Тэгээ ингээд $27 авсан зүйл нь эцэстээ юу болж таарсан бэхээр хэдэн сая доллараар ч үнэлэгдэж магадгүй түүхийн маш ховор чухал баримт бичиг болж таарсан. За ингээд Magna Carta гэдэг англи даяар бас энэ одоо Magna Carta гэдэг хайгаад байгаа юм лээ. Бүр энэ баг хэдэн сая доллараар ч биш баг үнэлэгдэшгүй байхаа тийм. Үнэлэгдэшгүй. Тэгэхээр ч одоо 1300 энэ чинь тэгээд хамгийн гол нь энэ үед Gutenberg буюу одоо нэг хэвлэлэх машин гараг байсан. Бүх юм гар бичмэлээрээ ориг их хөлбөрөөр 1300 оны бичиг баримт. Бодит нь болж таарсан. Ямар бүр супер юм бэ. Миний нөгөө хамгийн гараа хүргэж үзчихсэн хамгийн эртний бичиг ном бол юу Пушкины Гэлбэрийн хатан гэдэг одоо зохиол монгол хэлний нацаг дорж орчуулгаар анх хэвлэгдэжсэн юм байлээ. Тэр бүр дээр үеийн тэгээд бид нар цаасанд нь хүрэхэд хүртэл ингээд нэг тийм их сонин содон мэдрэмж төрд юм байлээ. Тэгээд би бүр энэ бол миний нөгөө одоо барьж үзсэн хамгийн эртний юм л болоод байна л дээ. Харин тийм. Манай аав ийм Апулгасигийн сэтлэгчдийн чулга гэдэг одоо монголчуудын түүхийг тайлбарласан нэг нь нууц тавчаа нөгөөх нь Арашид аддин гэдэг бас өөр нэг хөлбөр сэтлэгчдийн чулга бидний бас нууц тавчаан дээр өгүүлээгүй зарим мэдээллүүд сэтлэгчдийн чулга дээр орсон гэдэг сэтлэгчдийн чулгыг монголчууд тэр болго мэдгүй. Сэтлэгчдийн чулга гэдэг энэ одоо номыг олоод Францаар бис номыг олсон чинь дээр нь ЖЦ гэд бичсэн байна. Тэгсэн чинь юу гэж жамсрны цэвэн гой бичсэн ашигласан хөлбөр байна гэдэг. Тэгээ зүгээр ус бассан. Амар юм. Чансрын зүг. Йоо. Тэгээд тийм ном олж авч ирсэн шээ. Тэгээд ер нь яхав тэр чинь ингээд ориг их хөлбөр гэдэг одоо ямар байдаг вэ гэдэг бас энэ. Одоо яг манай найруулагч бол одоо энэ үзүүлж штэ. Magna Carta гэдэг тийм. Ста супер ма. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай илүү холыг хамтдаа дуулын өрөөтэй Rovelo брендийн дугуй хамтран ажиллаа. За мөн E-Mart хаанаас ч хүссэн бараа хөргүүлээрээ өрөөтэй E-Mart Mongolia апаараа хамтран ажиллаа. Сонсогчдаа үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.